Бүтээгдэхүүний чанар аюулгүй байдалд хяналт тавих үүднээс мэргэжлийн улсын байцаагчид хяналт шалгалтаа эрчимжүүлээд байна. Саяхан импортоор орж ирж байгаа жимсэнд хяналт шалгалт хийлээ. За бидний хажууд байгаа энэ хайрцагтай айлан бол Македон улсаас орж ирсэн байна. За өнгөрсөн сарын 23-ны өдрөөс за өчигдрийг хүртэл нийтдээ 17 хоногийн хугацаанд бол энэ айлмыг тээвэрлсэн. За ингэхдээ бол температурыг маш сайн тааруулахгүй болвол алим маш хурдан мууддаг болохоор за энэ дээр бол анхаарах хэрэгтэй гэдэг мэргэжилтнүүд хэлж байгаа. Импортоор орж ирж байгаа айлын жимсэнд бол ялангуяа одоо энэ айлмын одоо энэ юунд бол одоо гадаад 20 сартай алимны улаан хачиг орж ирдэг. Энийг бол анхдагч үзлэгээр байцаагч лүүпэр бол одоо ингэж татж үүснэ. Энэ үзлэг хийсний дараа анхдагч үзлэгээр хийсний дараа мөн дахин одоо лабораторид явж шинжилгээнд оруулдаг. Энэ алим бол одоо анхдагч үзлэгээр бол гадаад 20 сартай хортон шавжуул илэрээгүй. Энэ удаад 2964 хайрцаг алиманд хяналт тавилаа. Импортоор орж ирсэн бараа бүтээгдэхүүний шалгалт 2 чиглэлээр явагддаг. Манай улсад орж ирж байгаа бараа бүтээгдэхүүнийг дотоодын лабораториос гадна мэргэжлийн хяналтын байцаагчид ийхүү шалгадаг байна. Хэрэв зөрчилтэй байвал хурааж устгадаг, эсвэл экспортлж оруулж ирсэн оронлого нь буцаах арга хэмжээ авдаг байна. Энэ жилүүд гарсан юм бол бүгдээр хятадаас импортлж байгаа жимсэн дээр бол гадаад 20 сартай шавж болоод идэх тохиолдол гарч байна. 4 удаагийн тохиолдол гарсан. Энэ дээр бол бид нэр холбогдох хууль заасны дагуу шууд экспортлогч оронд нь буцааж байгаа. Чанар аюулгүй байдлын шаардлага бүрэн хангаагүй тохиолдлууд гарсан тохиолдолд бид нэр устгадаг ийм арга хэмжээнүүдийг авч ажилладаг. За ер нь нийтэд хэрэглэгчтэй анхааруулж хэлэхэд бид зөвлөмж олгож хэлэхэд бол импортоор орж иж байгаа жимснүүдээ худалдаж авахдаа бид нэр шинэлэг байдлуудыг нэхэж анхаарч анзаарч авах хэрэгтэй. За энэ дээрээ хадгалагдж байгаа худалдаалж байгаа бичиг баримтуудын гарал үүслийн гэрчлэгээ хэлээр орж ирсэн бичиг баримтуудыг бид нүдээр үзэж өөрсдөө баталгаатай газараас худалдаж авалт хийгээсэй гэж хүсэж байна. Одоо энэ баяр нөхцөл болж байгаатай холбогдуулаад мэргэжлийн хяналтын байцаагчид он гарсаар 4 удаа чанарын шаардлага хангаагүй алимыг устгалд оруулсан байна. Хамгийн сүүлд энэ оны 10 сард 34.8 тонн алим хураан авч устгалд оруулжээ. Эрхэм үзэгчдээ бид мэдээлэл